Тэгэхээр энэ гэр маань өнөөдөр маш батбөх болсон. Энэ дулаалгын системийг ашиглаж дулааснараа гэр маань ямар ч салхи шуурганд одоо гэрийн хамгийн том сул тал болох салхи шуурганд бол биднес ч одоо хүүхэд байхад л гэрийнхаа тэнгээс хүнд юм зүүж гэрээ салхинд хийсгээс хамгаалж салхитай талд нь 3 мод босгож ингэдэг уламжлалтай байсан бол манай энэ Завилан хотхон дахь Монгол гэр маань салхинд ямар ч аюул байхгүй та бүхэн гадаа шуурчаад гэрт ямар ч чимээ анир мэдэгдэхгүйгээр тав тухтай байхаараа энэхүү манай шийдэл бол шилтгэн болсон байхаа гэж бодож байна. Дээрээс нь Монгол гэрт бол та бүхэн мэдж байгаа бидний хүүхэд байхад бороо ороход бол шиврээ бороо болоод бямбин бороо бямбата гэж хагасанд орсон бороо бүтэн 7 хоног шивэрч ордог байсан. Шиврээ бороо гэдэг асуудал бол тэр үед бол асуудал байсан. Шиврээ борооны үеэр яадаг байсан гэхээр гэрт байсан бүх зүйл чийг авдаг, нордог, бүгдээрээ зутардаг, хүүхдүүд орноосоо босдгоо орон дотроо л хөвчээдэг тийм сайхан дурсамж түүхэд биднээс байдаг байх хүн болгоно. Гэтэл өнөөдөр энэ гэрийг энэ дулаалгын системээр ус чиг тусгаартын хийснээрээ гэр маань ямар ч чиг байхгүй буюу амны орон сууснаас ямар ч ялгаагүй төгс шийдэл болсон байхаа гэж бид бодож байна. За 3 дугаарт нь одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа хүн бүрийн толгойн өвчин болох гэр маань галын аюултай. Манай энэ шийдлэр гэр бол ямар ч галын аюулгүй шийдэл болсноор маш их онцлогтой. Өнөөдөр гэр бол одоо ямар нэгэн байдлаар галын аюул үүсгэхэд эдгээр минутанд шатаал дуустдаг бол энэ гэр маань ямар ч агаар гаднаас орох боломжгүй учраас ямар нэгэн цахилгааны болон аюул ослын үед гарсан гал маань ямар ч хүчил төрөгчгүй болоод хэдхэн минутын дотор унтардгаараа онцлогтой. Тэгэхээр юу гэхээр манай гэр маань галын 100% аюулгүй болж чадсанараа бас нэг онцлог гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр амны орон сууц одоо орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн 5 дахь гэдэг нь юу юм бэ гэхээр өнөөдөр сайхан боловсон нойл тэгээд дулаахан байх тухай асуудал байдаг. Тэгэхээр манай энэ Монгол гэрийн шийдэлт маань биднээс нэмж хийсэн зүйл маань бол бие даасан септик системтэй нойлын шийдэл байнамаа. Ингэснээрээ биднээс өнөөдөр амны орон сууц буюу орон сууцнд амьдарч байгаа мэд 5 тухтай байдлыг өнөөдөр манай энэ хотхонд мэдэрч чадах юм аа.